Монголын боловсролын салбарт өөрийн байр суурийг тогтоож, улс орны хөгжилд тодорхой хувь нэмэр оруулж байгаа нэр хүндийн баталгаа болсон Их засаг олон улсын их сургууль нь үндэсний топ 5 сургуулийн нэг юм а. Их засаг олон улсын их сургуулийн бүрэлдэхүүн сургуулийн нэг Эрдмийн сургууль нь магадлан итгэмжлэгдсэн эрх зүйн хөтөлбөрөөр сургалт явуулж, эрх зүйн бакалавр, эрх зүйн магистрийн зэрэг олгодог онцлогтой. Тус сургууль нь 1997 оноос эхлэн эрх зүйн ичнэ ангид аялалд авч эхэлсэн түүхтэй одоогоор Эрдмийн сургууль нь 700 орчим эрх зүйч, 500 гаруй эрх зүйн магистр зэрэгтэй мэргэжилтэн бэлтгэсний дийлэнх нь эрх зүйч мэргэжлэр ажиллаж, улс орныхоо бүтээн байгуулалтанд хувь нэмэр оруулж байна. Эрдмийн сургуулийн эрх зүйн Нэгтлэн бодохын чиглэлээр 2 дахь мэргэжлээ эзэмшиж байгаа ичнэ ангийн төгсөгчид Эрдмийн ажлын гараагаа амжилттай хамгаалж, магистрийн зэрэг хамгаалсан төгсөгчид ромб дипломоо гартаа авлаа. За өнөөдөр манай сургуулийг одоо эдийн засагч эрх зүйн чиглэлээр 110 гаруй одоо магистр сургууль амжилттай төгсөж одоо диплом гартаа авах гэж байна. За мөн одоо дээдийн ичнэгийн төгсөлт өнөөдөр одоо тохиож байна. За дээдийн ичнэгийн тухайд бол мөн эдийн засаг эрх зүйн чиглэлээр одоо 2.5 жил одоо суралцаж 2 дахь дээд боловсролоо одоо эзэмшиж байна. За сүүлийн үед бас одоо энэ 2 дахь дээд мэргэжилд суралцах асуудал бол нэлээд одоо залуучуудын дээр бас сонирхолтой чухал зүйл болсон. Ер нь одоо жилээс жилд хэрэгжсэн бас одоо эсвэгчдийн тоо бол нэлээд одоо эрэлт хэрэгцээ бол нэмэгдэж байна. Яагаад гэвэл одоо бас хууль эрх зүйн чиглэлээр суралцах, эдийн засгийн чиглэлээр суралцах бол ажлын байран дээр нь маш их одоо чухал шаардлагатай байгаа учраас залуучууд их ирж одоо суралцж байна. Мөн одоо магистрийн чиглэлээр бас одоо зөвхөн бакалавр болоод одоо дуусах биш, дараа нь одоо магистрээр суралцах, доктороор суралцах энэ асуудал бол бас нэлээд одоо чухал байна. Энэ жил би эрх зүйн ичнэ 3 дугаар курсыг төгссөн. Өнөөдөр бол маш их баяртай өдөр байна. Нийт одоо багш нартай болон хамт төгссөн төгсөгчдөө баярын мэнд хүргэе. За манай их засаг олон улсын их сургуулийн багш нар бол маш чадвартай. Биднэрт одоо маш их зүйлийг сургасан маш чадварлаг багш нартай маш их баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээд өнөөдөр бас хүн болгон их засгийн сургууль сайхан баяртай өдөр тохиож байна. Хүн болгон одоо хос мэрэгчтэй болж эх орныхоо хөгжлийн төлөө энэ эрдэм мэдлэгээ дээшлүүлж байна. Монгол хүн болгон хөгжих ёстой. Монгол хүмүүс бол эрдэнэт хүнийхээ төлөө ажиллаж амьдрах ёстой. Тэгээд энэ их засаг сургуулийг төгсөндөө их баяртай байна. Энэ их засаг сургуулиар овголж байгаадаа их баяртай байна. Энэ их засаг сургуулийг үүсгэн байгуулсан одоо ажиллаж байгаа багш нарт одоо бүгдэнд нь баярлалаа гэж хэлээ. Та бүгд маань эрдмийн зам өрн одоо цагаан байгаараа гэж хүсэн өрөөж байна. Одоо Чингис хааны нэрмжид их засаг олон улсын сургуулийг сургуульд суралцаад эрх зүйн магистрийн зэрэг хамгаалсандаа төвд их баяртай байна. За энэ сургуулийн эрдэмтэн багш нартаа маш их баярлалаа. Мөн хамт төгсөж байгаа нийт төгсөгчдөө ажлын амжилт хүсье. Энэ сургуульд элсэн суралцсанаараа ер нь яг одоо хувийн хөгжлийн маш олон сургууль байна. Энэ дотроос бас их засгийг би сонгож суралцсан. Сургалт сайтай олон жилийн туршлагатай гэдэг үднээсээ суралцсан. Үнэхээр сургалтын түвшин бол өндөр түвшинд байна. Их засаг олон улсын их сургууль нь өөрийн төгсөгчдөөрөө үргэлж бахархдаг. Энэ удаагийн төгсөгчдийн дотор Чингис хаан олон улсын нисэх буудлын гайлын мэргэжилтэн Мандхай, Дорногой аймгийн засаг даргын тамгын газрын бодлого хариуцсан мэргэжилтэн Мөнх Баясгалан, гайлын ерөнхий газрын хуулийн хэлтсийн, гайлын улсын байцаагч Ариун Санаа, Бриж группийн хуулийн зөвлөх бэмт орж, Орхон аймгийн цагдаагийн газрын дэд дарга Мөнхбат зэрэг хариуцлагатай албан тушаал хашиж байгаа олон төгсөгчид байгаа юм а. Ийхүү энэ хичээлийн жилд эрх зүйн магистр, эрх зүйн ичнэ, нэгтлэн бодох ичнэ, нэгтлэн бодох бүртгэлийн магистрийн төгсөлтөө хийлээ.